Сано энэ өдрийн юмын төргий. Энэ өглөөний юмын төргий. За би хотын тугаар алхаж байна. Өнөөдөр нэг аавтайгаа нэг найранд явах гээд тэгээ өглөө нөхрөөрөө хөрвүүлээ гэсэн чинь замын төгсрөл нэлээхтэй л. Тэгэхээр нөхрийнхээ ажлаар нэг хальт ороод цаашаа такси дээ гэж бодсон чинь төгсрлөөс салаад нэлээд төгсрөлтэй. Тэгтээ одоо яагаад болчихоо. Төгсрөл болсон шүү дээ. Тэгээ сайхан алхах гэж бодоод алхаж байна. Өстө сайхан байна хавралцсан. Өнөөдөр дасгал хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд дасгал хийх хуваарт өдөр маань дасгалаа хийж чадахгүй юм чинь. Аавынх маань хүртэл нэг 40 минут алхах байсан. Тэгээд алхачих гэж бодлоо. Гоё нартай нар амсаад. Хүү энэ төгсрөлийн ачваа. Өвөн сая төгсрөлтөөс тэгээ би алхаж байгаа байхгүй. Таксинд ёо төгсөрч авч яхаар алхаасан дээр гэж бодлоо. За жоохон байж байгаа бичлэгээ энэ өөр зөндөө хүнтэй. Төгсрлийг харж байна. Уг нь нэлээд төгсрөлтэйсэн чинь. Одоо төгсрөлгүй болчихлоо. Одоо өстө сайхан байна. Өнөөдөр би өглөө эрт гараад уг нь яг өдөр очиж болох байсан аав. Тэгээ өдөр очихгүйгээр өглөө нөхөртөө эрт гараа гээд нүур ам анслаагүй, хувцсан анслаагүй. Нүур амны бодог хувцаа ингээ хойноо хэцүү үрц явчихна. Надаа алхсан чи гоё шүү. Би бас нэлээд тоног гэрээсээ гараагүй. Яг нь байрныхын тэрүүгээр гадуур бол дэлгүүр мэлгүүр бол гардیں۔ Гэтэ ингээ алхсан чи өстө сайхан байна. Уг нь би энэ влогт хоолтын талаар дасгал хөдөлгөөн, бие галбирын талаар ярих гэсэн чинь ярьж амждаггүй. Хойрд жоохон зав, гэрээ ажил гэрт маань надад бас өөрт маань хийх ёстой хэдэн юмуд байгаа. Тэгээ тэргээ хийгээд жоохон зам муутаас болоод ойрын тоног влогоо бичиж чадахгүй байна. Тэгээ яг бичнэ. Тэгээ өнөөдрийн влогоор бол гоё аавын талын хамаатнуудынхаа хүмүүстэй уулзах юм байна. Утгагүй одоо зам боллоо доо. Зам сайхан да. За тэгээд намайг яг найранд явахдаа яаж өөрчлөлтийг харцгаая. Одоо бол би нүрэ будаагүй, өсмсөн ялаагүй, хувцсан. Ийм сонин хувцсан. Алхахад амар хувцсан явж байгаа. Oh my gosh, энэ дуугүй. За ер нь одоо ийм төвчрээд байгаа. Жохон байж хаад уулзъя. За жоохон амарч тийм үү? Парк. Эний чи юу гэдүүлээ? Юуны хажууд? Наадан болдог газар. Цэнгэл төрөлн гэх юм уу? Цэнгэл төрөлний энд дэвчлээ. Жоохон ядарчлаа. Би нөгөө нэг ийм том цүнхтэй яж байгаа шүү дээ. 30-аад минут талхлаа сайхан. Тэгээд цаашаа гараа. Цаашаа. Яа. Oh my gosh. За энэ төвт. Яа ямар сайхан юм бэ? Ганц өдөр яарахгүй байх чинь. Яарахгүй өглөө гэхлүүл ямар сайхан юм бэ? Гэр бол миний ажлын талбар юм шиг байна. Гэртээ хахта өглөө босоод бяцлаглаа хийж эхлээл, йог ясгээл, охиныхаа цаг бэлдээл, гэрээ цэвэрлээл. Тэгэл одоо ойрын хэд хоногт ингээд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Тэгээд дасгалаа хийн, тэгэл гэрээ ажиллаа хийн. Гэт ингээд ер нь гэртээ байхаар завгүй байдаг. Тэгээд нэг мэтгэд оройны хоол болол. Тэгээд өнөөдөр ингээд хотын төвөр айгүй сайхан завтай, яарахгүй, дээрээс нь нарлаад, агаарлаад явсан ч та сайхан байна. Дээрээс нь би кофе ууж байна. GS 25-ын кофе. Энднийх нөгөө шингэн сүтэйгээд тэгээд гарч ирсний ганц кофе ууч. Ер нь кофе уух байгаа. Нөгөө хоолтондоо жоохон анхаарч байгаа болохоор чихэрлэг юм ер нь амьдралаасаа хасж байгаа. Тийм болохоор кофе, чихэр мэхэр амттай юм ер нь идэхгүй байгаа. Тэгээ энэ гарсан өөрчлөлтүүдтэй уг нь ярина гэд ингээд нэг влогийн ажил хийсэн чинь шаал өөр юм хийгээ төрсөн өдөр мөдөрч аваа сайхан идээд нэг юм болчлоо. Гэтэ өнөөдөр уг нь 5 дахь өдөр ахгүй тэгээд урдны 7 хоног сахуулаад хоолны дэглэм гэхгүй. Хоолны хязгаарлалт идэх юмныхаа амруу орж байгаа зүйлийнхаа хязгаарлалтыг хийж эхэлсэн. Яагаад гэвэл сая нөгөө нэг цагаан сар, шинжлэлийн баяр, март гэдэг ингээ баярууд үргэлжлээд чихрийн баг хорлохонд орсон. Тэгээ нэлээх хашилт өрцөн болохоор хоолн дээр анхаараа гэд манай гэр бүлийнхэн явж байгаа байхгүй. Гэтэ яг хөө өнөөдөр ингээ сайхан гарч байгаа юм чинь нэг ганц гарч байгаа. Өнөөдөр найранд дугаасаа бас дэлб идэх бах. Амттай мэдэх бах. Гэтэ айлуулах идэх бах гэж байна. Гэтэ кофе бол ууч. Гэтэ энэ ч нөгөө байнга биш юм чинь. Бас нэг хаяа бас нэг ууж сэргэн өнөөдөр нэлийн өглөөрт боссон. Тэг нөхрийнхээ ажиллаар орсон маань хөөрхөн ч гэж гоё ажил хийж гин.
бас гоё бүтээлүүд гаргах гэж байна. Кофе шоп янзалж байгаа гэсэн. Кофе шопт хаана босгож байгаа гэсэн. Тэгээ энийхэн бичлэгийг дундуур нь оруулчих. За манай нөхрийн хийж байгаа ажил. Кофе шоп. Хаана босгож байгаа юм те. Энэ дотроос энэ ханаас хийж байгаа юм. Шинэ бүтээл. Энэ 7 хоногт тусах юм уу те? Тэгээ тасгал нь болчихлоо. Тэгээ ямар сайхан юм бэ? Гадаач хавар болсон ямар сайхан байгаа юм бэ? Өвс ногоо могоо бас ургаад дахиалаад эхэлсэн байна. Гэсэн чи би юу ч мэдгүй гэрте байгаа л гэсэн. Тэгээ төвжрэл ихтэй байна. Төвжрэл нэлээд ихтэй. Өнөөдөр бас нэлээд хэдэн аваарта таарлаа. Хүмүүс маш их яарад явж ах шиг байна. Би бол яарахгүй сайхан явж байна. Тэгээ хит хоног ингэж алхаагүй. Тэгээ дээрэс нь хит хоног нөгөө дасгал хөдөлгөөн хийсэн. Би маань нэлээд булраатай байгаа болохоор сайхан бие бас юу яагаад халаагаа сайхан алхлаа. Нилээн алхлаа. Нар март сайхан байна. Би л хамгийн зузаан хувцас өмсөн баг шиг байна да. Хүмүүс нилээн нингүү хувцанд орчих. Би бас яг оройд ч харих болохоор жоохон зузаан өмсчлөө. Ходоод руугаа амаараа орж байгаа зүйлээ яаж зохицуулж тэнцвэртэй байх талаар нөхөртөөгөө уг нь яриа хийвэл зүгээр ахгүй. Тэгэхгүй би ганцхан өөрийн бодлоо ярихаар би өөрөө их амттны аппетиттай хүн л дээ. Тэгээд одоо кексэнд, тортонд бол бүр маш их дуртай. Шоколаданд дуртай. Тэгээд би амьдралынхаа турш ингээд торт, шоколадыг бол ингээд идэнгээ тэрнийхээ калоритой адилхан дасгал хөдөлгөөн ингээд хөлсөө гаргаад би энэ жингээ аваад явж ийн гэсэн төлөвлөгөөтэй уг нь амьдрий гэж бодсон чинь нөгөө чихэрлэг зүйлээ бас жаахан хэтрүүлээд тэгээд энэ чинь нөгөө нэг сахарын дон бас үүсчихдээ юм байна. Тэгээд тэрнээс болоод нэлээд харшлаад би дотор маань тавгүй зүйлүүд болж байгааг анзаарахгүй явж хагаад сая яг хитэн баяр давхцаад идээд хэтрүүлж амттан эзнээс болоод нэлээд харшлаад бараг хорлонд орсон байсан. Тэгээд энийг сайхан гаргаа явж байгаа. За тэгээд нэг иймэрхүү л энэ да. Ямар сайхан юм бэ? Нар харж ийм сайхан яарахгүй завтай байхыг 20 хэдэн сар марцсан биш үү? Ямар сайхан юм бэ? Тэнгэр хараад, нар хараад л кофегаа уугаад суугаад жаргаж байна. Өнөөдөр ямар сайхан жаргалтай өдөр вэ? За өөрч ярих юм алга та. Тэгээд энэ хоол ундны талаар бол нөхөртөө ярья. Манай нөхөр бол яг нөгөө баримт нотлоготой байна. Шинжлэх ухааны нотлоготой ярианууд ярина. Тэгээд нэг тиймэрхүү одоо тэг хавар болж байгаа юм чинь бас би хаанда жоохон хараад гоё. Би хаагаад дэжүүлэхгүй бол өвөл бас жоохон өөхтэй байхгүй болдгоо байхгүй би. Өөрөө жоохон өөхтэй болохгүй бол өвлийг ер нь давдггүй. Давах гэж жоохон хэцүү байдаг. Тийм болохоор одоо дулаарч болохоор сайхан нөгөө аялал зугаалгандаа бэлдээд би хаагаа гоё. Нингэн найд хувцанд орох юм чинь би хаагаа бэлдээ даа гэж бодоод л байж энэ да. Тэгээд дасгал хөдөлгөөнтэйгээ хослуулаад хоолундаа угаасаа зохицуулаад ирэхээр ер нь сайхан болох байх. За энэ үрээд яриагаа дуусгая. Бай. Нэ. Сайн уу гэж. Сайн уу. Ингээ гараараа тохоо сайн сонсохгүй. Агцаа. Я багасаа. Би нэр блог хийж байгаа. Би блогер болох гэж байгаа.
Логийн бичлэг явлаа. 아침 사과장이 숲길을 지키 핸드폰을 조승해 보내자 맞아서 다음 분에 일본들은 접선 있는 곳이 고지시네 내시겠어요. 아까 학원가다 보시는 대표님께 서치 나다가시는 서도 가세요. 아다 얘기 대신에 야마크랑 나다가시는 것도 사악하다시 산지들이 전기 사사 야다 좋아해 주죠. 아빠다 나다 치면 아론사가 보이게 되지 아스pun가에 갔더라도 아도 아마시 사 덜수 오른쪽 돌아서 하셔라 가라신 들어보고 오셔서 아저씨 일본 힘들 일본부터 은연적 눈이 몽골로선 대외 대륙증 본칙대 저술증 본타서 이렇게 이 모두 국민이 생각이 낫다한 모질성 같은 다 보고 이 고친 나이는 지적인 그들이 전체가 just 다 되면 팀층 길고 나는 이거 함께 활동을 받으시나 이노도 김무삼이 잡고 특징 만지도 의사학에만 Монгол улсын Давид Дэвидсон цол авсан найрамд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өрөө амраа өгөхөд айлтгая. За манай ээж манай өөрсдөө томцоны сокли одоосны сокли бацаа хэрэгсээр харин тоос өгч их маа. Тэр үеийн одоо хамгийн багтайна гэдэг хамгийн хамгийн сайн үсэн сахахаа аяа тэр чалайг бүтэц өгцөж татдаг зүйлс өгч байгаа. Төрний хоёртойна. Аз зөвлөд өгсөн. Ингээд тадаг болчихсон их мага тасаря. Сэтгэлгээний зөв харагдах гэж төрөлхийн сангаж авэж ахтусан масаа өгсөн. Тэр сэтгэлгээндээ ерөнхий боловсролын санаагаар дахин дөрөс дахин тасан. Улаанбаатар төмөрцөний төлөв. 82-88 зөвлөлтөд төсөл дэлгэрэнт хотын төмөрцөний инженерийн зөвлөл. Ижиг тэрний инженер хаалт мөрчлөлт өгсөн байна. Ажил хөтөлбөрийн гараагаар Улаанбаатар төмөрцөний судлалын санаагаар цахилгаан засагч нэгсэн өгсөн. Ямар гоё вэ? Баштай. Дэмжтэй хүнцэг хоёр айдсан. Эдгээр үсэж тавдан авчираа. Эдгээр хэндрэлийг нэгэ шүүгээ. Одоо тэгсэн. За бүгд эдгээр хүнцэг хоёрыг
За бүр тэр ялангуяа дэлхийд байгуулсан хөгжил бол үнэхээр энэ Давиатын шаян тийм аа. Тэгээд танаараа энэ тайзан дээр гараад үнэхээр бахархаж байна. Тэгээд бид хоёр бол энэ гүржмийн гэдэг айлын 7 хүүхдийн том одоо ахын одоо хүүхдүүд байгаамаа. Тэгээд та бүгдээ миний ахын надад сайн цаазаа гараад сэтгэлээсээ орцож байгаа та бүгдээ маш их талархаж байна. Та бүдгийн тэр юуны ажлуудыг сайн хийсэн юм. За ингээд энэ бүгдийн үнсэн гэдэг ямар их гүнзгийч байсныг хамтдаа найс мэдээ би одоо энэ ахыхаа яг ямар айлын ямар хүний бодон угсаа юм гэдгийг бас чон таньцуулдаг гэж бодлоо. Миний ах маань болохоор 11 хүүхэдтэй айлын хамгийн том бичиг маань хэлдэг байнамаа. Ахта маш их баяртай таньхаа юуны нүүрхүүд гэр орон хамгийн сайн сайхан хийсэн юу. Түнцан 3 үеийн түнцан гэдэг бол манайх бол 4 үеэрээ ажиллаж байгаа түнцан чинь байнамаа. Миний аав самбын бүрүүгээд Дорногов аймгийн хатан бодсны хүн байсан. Миний ээж Сэрэнжимийн хамт гээд бүрээд ассын хямд гэдэг газар төрсэн хүн байсан аа. Миний хамгийн их дулмаа гэдэг чинь байна. Хүүхдэн байгаамаа. Манай гэрийн гол аяцсан байгаа шүү. За ингээд бүрцэн хэлсэн та бүхэн бүдэрийн эрүүлийн анс жаргал сайн бүхний хүсэн өрөө. Баярлалаа. За өнөөдөр бидний бодлого нэгэн хэдэн хүний маань сайхан баяр хөөртэй явж байна. За гүрж явахдаа их сайхан манаас өнөөдөр өөрийнхөө хөдөлмөрийг өндөөж за Давиатын хаан одоо энэ үйл ажиллагаанд баяр хөөртэй хатуу болон найз нөхөд хамт олон гэнэ. За энэ олон сайхан хүмүүсийг өнөөдөр сонгож энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бас талархаж байна. Хатуу хамаатан бүлэглэж. За тэгээд энэ сайхан хэм маань бас Төмөрбаатар овогдоо жаргал гэж нэг сайхан агч маань байгаа. За энэ хоёр маань бас өнөөдөр гэр бүлээрээ ах トゥ найз нөхөд хамт олноо сонгож энэ сайхан баяраа бас хуваалцж байгаа бид бас таатай байна. Өнөөдөр энэ сайхан ахтай үр хүүхдүүд нь гэр бүлд нь иргэд нь сайн сайхан хүмүүсийн өнгөч юм сарвал байж бид бас их баярлаж байгаа гэж байна. Харин